За мэдээж гачууртын ордын асуудал дээр бол одоо нөгөө эцсийн сум дуустал гэдэг шиг л одоо тэгэл бүх арга хэмжээг аваад ингээд эсэргүүцээд үзнэ. Яг гэвэл нэг 100 сая долларын асуудал яригдээд байгаа шүү дээ. Гэтэл цаана нь учирж байгаа тэр ухаж хайж байгаа одоо тэр хүнчлэлийг агуулж орхиж байгаа тэр усан сан аман байгаль орчинд тархсан хүнчлийн тэр хорыг 2000-аас 100000 жилийн хугацаанд одоо тэрийг саармагжуулна гэдэг бол хэдэн зуун сая долларын ийм зардал гарна гэсэн тооцоог эрдэмтэд бол хийсэн билээ. Тэгээ цаана хүний амны нисний асуудал яригдэн ш. Тэрэнд хорцсон улсууд яах вэ гэдэг асуудал гарна. Тэгээ хүний амнаас чи одоо тэдэн сая гэж хэмжих хэцүү зүйл шүү дээ. Энэ бол маш том хохирол. Нэг хүний ч ам бай маш том хохирол. Тийм учраас ялангуяа энэ сэлэнг дархан энэ чиглэлийн гишүүд бол энэ дээр анхаарах хэрэгтэй бил. Яг гэвэл тэр тойргоо төлөөлж сууж байгаа учраас бол ялангуяа нэр дэвшгээд гордоод явж онцгой анхаарах хэрэгтэй шүү дээ. Яг гэвэл тэр нутгийн иргэдийн амь насыг эрсдэлтэй байдалд оруулж байгаа асуудал учраас бол энэ дээр бол онцгой анхаарах хэрэгтэй гэж ингэж бодож байна. За сонгуулийн тойргийн мандатын тоог батлуулахаар төсөл оруулж ирсэн байгаа. Та нар харсан баг тийм ээ. Гэхдээ зүгээр энэ дээр нэг ийм яриа яваад байгаа юм. Зарим нэг аймгийг мандатын тоогийг цөөрүүлнэ гэж. Тэгээ Улаанбаатарын одоо мандатын тоог нэмэгдүүлнэ гэж. Ер нь төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчин бол өөртөө тохируулсан сонгуулийн одоо хууль тогтолцоог хийж болохгүй. Улаанбаатарт бид санал авчих болцоотой байна гэсэн байдлаар хандаж болохгүй. Монгол орн бол өргөн удам нутагтай хүн ам нэлээд сэрж тархсаж байршсан учраас бол тэдний төлөөллийн тоог бууруулсан арга хэмжээг авч болохгүй. Хотцсон гишүүдийн тоог нэмэх арга хэмжээг авч болохгүй. Өөрөөр хэлэх юм бол хөдөөгийн амьдрал огт мэддэггүй, хөдөөгийн иргэдийн эрх ашигыг мэддэггүй ийм улсуудын тоог нэмэх чиглэлийг бас зарим улс төрчид ярьж байгаа, намууд ярьж байгаа. Энэ бол байж болохгүй зүйл. Монгол орн үндэсний аюулгүй байдлын хэмжээнд бол ер нь ялангуяа хөдөөгийн иргэд тэр мал аж ахуй эрхэлж байгаа улсуудын одоо энэ хүчин зүтгэлийн үр дүнд өнөөдөр бид нэр өдөө зэрэгтэй уусчаагүй явах гэж ингэж боддог. Тийм учраас бол хотлоо төвлөрөх энэ бодлогыг явуулна гэдэг бол үндэсний эрх ашигт харш. Тийм учраас хэрвээ мандатын тоог одоо бууруулна гэдэг ийм зүйл гарах юм бол бид нар энийг дэмжихгүй. Хотцсон гишүүдийн тоог нэмэхийг бол бид дэмжихгүй гэдгийг бас хэлэх байна. За төрийн албаны хуулийг бол дэмжинэ. Төрийн албаны хууль бол бас харьцангуй боломжийн юм хууль орж ирсэн байна лээ. Тэгэхээр төрийн албаны хууль дээр бид нэр бас нэмж хэд хэдэн зүйлийг хэлье гэж бодож байгаа маа. Ер нь өнөөдөр бол Монголын улс төр эдийн засаг нийгмийн байдалд ороочсон бол төрийн албанд мэрэгжлийн бус улсууд томьсонтой холбоотой гэж бид үздэг. Яг гэвэл мэрэгжлийн бус сайд очиж гэн, мэрэгжлийн бус баг очиж гэн. Тэгээд яг яамны ажил, салбарын ажил нурж байгаа байхгүй юу? Салбарын ажил нурна гэдэг чинь бол тэр орны улс орны эдийн засаг сөргөөр нөлөөлж байгаа. Эдийн засаг өмнөөс болж хямарч байгаа. Тэгэхээр төрөө сулруулсан гол хүчин зүйл бол төрийн мэрэгдсэн албан хаагчдаар улс төрчд оролддог болсонтой холбоотой. Тэгээ энийг таслан зогсоох ёстой. Яг тэр талаас нь харах юм бол бас хэд хэдэн зүйлийг бид нэмэх ёстой гэж ингэж бодож байна. Тэр хууль бус шийдвэр гаргасан хүний одоо шийдвэрийг төрийн албаны зөвлөлд хүчингүй болгодог ийм заалтыг бид одоо зарчмын зөрүүтэй саналын томьёолоор хураалгана. Ингэж ижил энэ алга болохоос биш одоогийн хууль дээр нэг дутагдал тийм байгаа. Тэр хууль бус хийсэн томилгоо хийсэн хүнийг томилсон байгууллагын чөлөөлөл нь хариуцлага тооцно гэж үгүй. Төрийн албаны зөвлөл тэр хууль бус гарсан шийдвэрийг шууд хүчингүй болгодог байх хэрэгтэй. Тэгэхгүй ингээд шүүх гэдээ яваад байхаар нэгээс 2 жил шаардна. Тэгсээр тэр дараагийн сонгуул эхэлж штэ. Тийм учраас бол төрийн албаны зөвлөлийг одоо эрх тархыг нэмэгдүүлэх хууль бус томилгоо халсан энэ тушаалуудыг хүчингүй болгодог юм эрхийг өгөх ёстой. Мөн төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүдийн тоог нэмэх ёстой. Одоо болохоор орон тооны хоёрхан гишүүн байна. Бус орон тооны бус
4 гишүүн нь болохоор төрийн байгууллагаас байгаа байхгүй. Ерөнхийлөгчийн тамгын газар, улс их хурлын тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газар энэ төр гэсэн ийм албан тушаалтууд байгаа. Эдгээр бол хараат. Их хурлын даргыг өгч хэлэн, засгийн газрын ерөнхий сайдыг өгч хэлэн, ерөнхийлөгчийг хэлэн хараат шүү дээ. Хараат улсууд байлгаж болохгүй төрийн албаны зөвлөл. Өнөөдөр Японд бол ингээд байнга засгийн газар солигдож идэг ерөөсөө ингээд огцрол солигдоод тэгвэл төрийн албад ерөөсөө өөрчлөлт ордог. Тийм учраас нөгөө Японы эдийн засаг нь улс төрөө дагаж хямардаг. Ер нь гадаад улс орнууд тийм хөгжсөн орнууд. Тийм учраас улс төрийн хямрал нь эдийн засгаа төмөрддөг өнөөдрийн манай энэ байдлыг зогсоохын тулд төрийн албаны хуулийг л маш сайн гаргах ёстой. Төрийн мэрэгдсэн алба тэнд салбараа сайн авч явах ёстой. Салбараа сайн авч явснаар улс орноо сайн авч явах ёстой. Тэгээ төрийн албаны хуулийн дээр бол нэг иймэрхүү зүйл заалтуудыг бол бид нар оруулъя гэсэн ийм бодолтой байна. За 3-т аж ахуй нэгжийн орлогын албан татврын тэр нэг аслагдсан 500 км-с дээш гэж байгаа энэ хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Энийг яагаад хэлцэхгүй байгааг бид нар жоохон гайхаад байгаа. Ингэжээ харин нөгөө нэг зах хязгаар нутгийн одоо жишээлбэл дорнод увс, ховд энэ төр чи ижил үнэтэй болж эхэлнэ ш. Тэр лөө хүн хөрөнгө оруулдаг болж эхэлнэ. Бизнес явдаг болж эхэлнэ ш. Тэнд харин аж ахуй нэгжийн орлогын татврыг хөнгөлөөд өгчих юм бол тэгж ер нь Улаанбаатараас ингэж төвлөрлийг сааруулсан арга хэмжээ авахгүй бол бид нар хоттой төвлөрөөл ирэх юм бол явандаа уус хаял орж юм болзошгүй юм байна. За онцгой албан татврын тухай хуульд өөрчлөлт оруулж байгааг бол бид дэмжихгүй байна. Энэ бол яг одоо жинхэнэ олигарх монопол бий болох юм хууль оруулж ирсэн билээ. Та нар анзаарсан баг тий? Ер нь бол яг энэ нөхдүүд онцгой албан татврын хэмжээг бууруулж авсан, одоо дахиад бууруулж байгаа. Тэр арх спиртнүүд дээр янз бүрийн дарсууд дээр. Гэхдээ нэг муухай заалт оруулж ирж байгаа юм. Би та бүхэн зүгээр хоёрхны л одоо хэлж өгье. Арх импортлоход зөвшөөрөл олгоход 1 тэрбум төгрөг. Одоо 1 тэрбум төгрөгийн хураамж төлж иж яах нь арх импортлох зөвшөөрөл авах нь шүү дээ. Хэн энийг чадах вэ? Хитгэн том компани. Шар арх импортлоход 500 сая төгрөг. Дарс импортлоход 100 сая төгрөг. Тэгээ өнөөдөр энэ арх одоо энэ төрлийн бизнес эрхэлж ирсэн улсууд маань яасан бэ нэ? Монопол болсон биз дээ. Тэгээ монопол болоод ирэхээр эргээд яаж вэ? Бусдын эрх рүү халдаж эхэлж байна гэсэн үг. Одоо бас нэг хөөрхий дунд зэрэг бид нар ингээл байгаа юм л да. Дундаж давхаргыг одоо дунд зэргийн бизнес эрхэлж байгаа улсуудаа дэмжин гэл ингээл ярьдаг. Тэгсэн хатлаа яг энэ хуулиар бол тэднийг одоо яг энэ чиглэлийн бизнес хийж байгаа нам цогч байгаа гэсэн үг байхгүй юу? Тэрийн болгон хүн 1 тэрбум төгрөг гаргаж ирээд зөвшөөрөл хураамж төлж чадахгүй шүү дээ. Энэ дээр бол бид нэр дэмжихгүй байгаа. Иймэрхүү юмыг яг одоо энэ сонгуулийн жил эхэлж байхад улс төрийн ээлж сонгуул явагдаж байхад ийм зүйлүүдээ хийж авч байгааг бол бид нар дэмжихгүй байгаа. Энэ бол байж болохгүй зүйлээ гэж бид бол ингэж үзэж байна. За эцэст нь энэний өмнө бид хэлсэн эрүүл мэндийн сайдыг томилоо гэж. Одоо болтор томилохгүй. 30 хоногийн дотор орон гарсан тохиолдолд одоо өргөдлөө өгсөний дараа бол улсын их хурлаар хилцэж шийдвэрлсэн байх ёстой. Өнөөдөр энэ хуулийн зал зөрчигдсөн. Тийм учраас ерөнхий сайд хууль зөрчсөн. Ерөнхий сайд хууль зөрчсөн. Тэгэхээр одоо нэг уянга гишүүний цуглуулад яваа 16 гишүүн одоо энэ нэмэгдэх магадлал нэмэгдэж байна гэсэн үг. Ерөнхий сайдыг, эрүүл мэндийн сайдыг 30 хоногийн хугацаанд томилоогүй төлөө дахиад нэг ял нэмэгдэж байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол одоо бас тодорхой үндэслэл байгаа учраас би энэ 7 хоногт бас энэ ерөнхий сайдын асуудал дахин яригдах нэ гэж ингэж харж. Энэ болохгүй шүү дээ. Та нар хэвлэл мэдээллээр одоо янз бүрийн тохиолдолд төрхийн хүндрэлээс болж ихтэж эндэж байгаа мэдээллийг цацсан. Үнэн. Төрхөд ирсэн ихийг одоо үзэхгүй байсаар хагаад маш ноцтой байдалд оруулж байгаа тэдний ихийг одоо өхүүлсэн мөн одоо үнэхээр хүндэрсэн хоногоо хүлээчихсэн байдалд оруулсан юмнууд бол эрүүл мэндийн салбарт гарч байгаа. Энэ бол эрүүл мэндийн салбарт хариуцлагагүй байдал бий болсон толгод. Өөрөөр хэлбэл өнөөдөр эрүүл мэндийн салбарын юу ярьж байгааг бол хэн сайд болох уу, хэн эмнэлгийн дарга болох уу гэл ингээл хоорондоо юм яриа сууж. За тэр ирвэл тэр манай эмнэлгийн дарга болох юм байна гэл ингээд. Тэн чи өөр ажил салгардуулах үндэс болж байгаа шүү дээ. Хүний амнаас эрүүл мэндэд ноцтойгоор энэ бол нөлөөлж байгаа. Тэгээ энэ асуудал дээр бол энэ 7 хоногт бас анхаарай. Тэгээ ер нь тэр 19 хүнийхээ тоог бүрдүүлэх чиглэл рүү бол бид нэлээд идэвхтэй ажиллая гэж ингэж бодож байгаа. Тэгэхгүй бол болохгүй нэ гэж. Энэ бол хуулийн том заалт зөрчигдөж шүү дээ.
цаашдаа ингээд та нар нэг юм анзаарж байгаа бох. Ингээд их хурл засгийн газрын гишүүнд хариуцлага тооцохыг буруу юм шиг тарих угаасан байхгүй юу? Одоо тэгээ ийм дархлаатай сайдаар бий болчихоор яаж вэ? Өнөөдрийн нөхцөл байдал цаашдаа бүр энээс аюултай болно шүү дээ. Огцорж өгдөггүй, хууль зөрчдөг, янз бүрийн одоо зөрчилтөө үйл ажиллагаа явуулдаг сайд нар яах нь вэ? Огцорж өгдөггүй ийм нөхцөл байдал бүрдэх гэж байгааг бас бид анхаарах хэрэгтэй гэж бодож байна. За та бүхний энэ өдрийн амгалан айлтгая. Энэ 7 хоногт маргааш одоо чуулган бас урдах байгаа. 2 дахь өдөр уг нь 4 5 туралдаг шүүд. Маргаашийн чуулганаар бол одоо цэцгийн тухай хууль өөрчлөлт оруулах, намын хуулинд өөрчлөлт оруулах асуудлыг хэлцэнэ. Ер нь цэцгийн хуулийн бас гол өөрчлөлт бол энэ цэцтэй ажиллаж байгаа хүмүүсийн настай холбоотой өөрчлөлт байгаа. Хуучин бол насны хязгааргүй 60 хэд 70 хэдэн настай ингээ ажиллаад идэх байсан. 73 таа ч өнөөдөр ажиллаж байгаа. Магадгүй хэд өндөр настай хүн ажиллахаараа хариуцлага хүлээх юмд бас нэг анхааралтай хандах байдал бас арилдаг юм шиг байна. Багасдаг. Мөн энэ юмнаас харагдж байгаа нөхөр зэст ард иргэд асуудал өгч байна. Чуулганаас гарсан шийдвэрийг цэцгийн дээр бол одоо хөгтөнгөр байдаг гэж ярьдаг, өөр юу ч байхгүй. Цэц бол шодрог үнний туйл явах хэвээр газар. Гэтэр шодрог үнний туйл болж чадахгүй ард иргэдийн олон өгсөн санал хад мөргөж ундаг. Эрх баригч нарт мэдлэлтэй хүмүүст үйлчлдэг. Ийм газар усныг бол дээр доргуу хэлж байгаа. Та нар ч гэсэн мэдж байгаа. Жишээлбэл үндсэн хууль зөрчөөд намын жагсаалтаар сонгуулийн хувьд баталчгаал байхад л энийг бол цэц бол чимээг өнгөрөөд байх чийтэй бай. Үндсэн хууль зөрчөөд байх шүү. Тэгэхээр энэ цэцгийн насыг цэцэд ажиллах хүмүүсийн насыг бол одоо төрд ажиллах хүмүүсийн дээд хязгаар үе 65-аар хязгаарлаж байгаа байдал бол зөв гэж бодож байна. Энийг бол бие даагчдын зөв бол бид бол зөв гэж бодож байгаа. Тэгжээж бас юм хариуцлагатай болно. Тэгэхгүй бол бас нэг нас ахин болгоцмоо жоохон зөрүүд болдог ч юм уу, яадаг ч юм гарч байгаа шийдвэр нь тийм нэг байга болсон үнэн зөв гарахгүй байна. Тэгэхээр энэ цэцгийн бас хуулийн дээр бие даагчдын зөв бас ялангуяа насны энэ зүйл залт дээр бол бас зөв гэсэн бодолтой байна. Түүнээс гадна цэцээс улсын их хурлаас гарсан альва цэцээс гарсан хууль тогтоомжийг улсын их хурлаар 7 хоногийн дотор хэлцэх юм дэг журам бас орж ирсэн байгаа. Түүнээс гадна одоо намын хууль. Одоо Монгол улс бол төрийг барихтаа бол парламентын ус намаар дамжиж барьдаг ийм ерөнхий тогтолцоотой байгаа. Сонгуулийн хуулиас гадна одоо намын хууль бол хүмүүсийн анхаарлыг татсан юм хууль болоод байгаа. Тэгэхээр намын хуулийн шинжилэлээр бол бас хэд хэдэн бас намын хуулийн шинжилт нэрттэй далимдуулсан юм бол гарах хандлагатай байгаа. Энэ төслөөрөө одоо өргөн маргиж байгаа шүү дээ. Гэхдээ энийг бид нар бол чуулган дээр сайн тал талаас нь хэлсэн. Энэ юу гэвэл нэг намыг бүртгүүлнэ. Намын хууль гарсны дараа намуудыг бүртгүүлнэ. Намыг бүртгүүлэхдээ нэг үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр одоо тэгээд дүрм туг талбай гэдэг яг шинээр бүртгүүлж байгаатай адилхан бүртгүүлийг сонгуулийн ерөнхий хороонд өгнө. Сонгуулийн ерөнхий хороо 30 хоногийн дотор одоо хуульд нийцж байгаа эсхийг одоо хянж үзээд дээж өгөхөд өргөн байрна. Хөөчм бол зөвхөн дээж өгөхөд өрдөг байсан шүү. Тэгэхээр эндээс юу харагдж байна гэхээр сонгуулийн ерөнхий хороо одоо магадгүй улс төрийн захиалгаар зарим намуудыг бол дор нь одоо шаардлага хангаж яанагаа л дээж өгөхөд өгөөл бүртгүүлж магадгүй. Зарим нь бол санаатаагаар удааж агаад одоо дээж өгөхөд өгж магадгүй. Ингэхээр нөгөө сонгуульд оролцох намуудын одоо сонгуулийн хуудсан дээр бичигдэх дистараал бол их өөр болж эхэлнэ. Энэ тэгэхээр та бүхэн мэдж байгаа ямар нам нэгд ороод ямруудын доош орохыг ч гэсэн гадарлаж байгаа. Тийм ээ. Энд бол бас нэг одоо нуглаа гарч магадгүй гэсэн одоо байдал бас ажиглаж байгаа. Түүнээс гадна намуудыг хөрөнгөө болгоно гэсэн зүйл алт явж байгаа. Тэгэхдээ намын гишүүдийн өөрсдийн татвар, хураамж, хандив тусламжаар олон жил ингэж бий болсон хөрөнгийг бол хураана гэдэг бол бас байж болохгүй зүйл дээ.
бас тодорхой хөрөнгөтэй байж юу бусад хандивлагчийн ч юм уу мөнгө зээл өгж байгаа хүмүүсийн хараа тус байж нам учна. Ингээд хөрөнгөний хураачвал эргээд өөр нэг нам гарч ирлээ гэхэд дахиж нөгөө эсрэг хууль гаргаад эсрэгсрүүл юм болно. Хөрөнгөгүй болгоно гэдэг бол бас нэг талдаа бас одоо хуучин нэглэлч хөдөлгөөн хамтаржуулах гэж байсан тэр хөрөнгөний хураадаг шиг юм болно гэсэн өгшөд нэгэснэ. Ер нь ажилласан оронд хувь хүнч бай, албан байгуулагч бай, нам олон нийтийнч бай шудраг бий болсон хөрөнгийг хурааж болохгүй. Энэ бол арчлалын зарчим байх хэрэгтэй гэж бодож байна. Түүнээс гадна бас намын хуулийн дээр хэд хэдэн зөв зүйтэй заалтыг бол хоригдсон байгаа. Энэ бол альва намын үүр нь бол хөдөө орон нутгийн сумдад 301-ээс одоо дээш хүнтэй газар байгуулахаас биш, намын үүр байгуулахаас биш, одоо тэрнээс бага бол намын үүр байгуулах гэж байгаа. Гэхдээ энийг бол бие даашин зөвлөл бол инхээр зарим аймаг зарим сумд намын үүртэй байгаад зарим намын үүрэг болчих юм билээ. Зөвхөн аймагт намын үүр намын хороонд байл л да. Сумдад бол болий. Сумд намжрал талцраас жоох ангид хол баймаар байна гэсэн бодлоготой байгаа. 301 гэж хязгаарлахгүй энийг бол бас сум аймгаар нь ялгаад намын хороо үүр байгуулахын заачвал их зүгээр гэж гэсэн байдалтай байгаа. Түүнээс гадна сонгуульд нэр дэвшүүлэхдээ бол хуучин намууд бол гишүүдээс их хандив авдаг байсан. Энийг хоригдсон бас шинэ зүйл заалт орсон байгаа. Төрийн бус байгууллага, олон нийтийн байгууллага хажуудаа байгуулж ажиллахыг бол хоригдсон байгаа. Мөн шашны болон цэрэгцсэн хамгаалтын байгууллагуудыг нам хажуудаа байлгахыг бол хоригдсон байгаа. Мөн одон тэмдэг медальтай байхыг бол хоригдсон байгаа намын хуулиар. Одоо ч төрийн одон тэмдгээс том гэлгар үн цэнтэй тийм одон тэмдэгтэй болсон ш намууд чинь. Энийг хоригдсон байгаа. Гэхмэчлэн бас намын шинэ хуулинд бол зөв зөвлөлтэй заалт орсоо. Ингээ намын санхүүжилтийг бол ил тод болгож байгаа. Шилэн данстай болохоор ингээ заасан байгаа гэдгийг хэлье. За түүнээс гадна ипотекийн зээлийн асуудал хууль одоо орж ирсэн тийм ээ, та бүхэн мэдж байгаа. Үнэхээр хуучин бол ипотекийн зээлээр бол энэ орон сууц үйл хөдлөлт хөрөнгө борлогдож байсан. Иргэд орон сууцаа авахдаа 30% урьдчилгаа төлөөд 8% жилийн 8% зээлэнд хамрагдаад болж байсан. Хэдий хямрал боллоо ч гэсэн судалгаагаар 1000 гаруй орон сууц сарда борлдог тооцоо байсан. Гэтэл энэ засгийн газрын буруутай үйл ажиллагаанаас болж энэ 8% зээл зогссон юм аа. Юу гэвэл үйл ажиллагаагаа эхлээгүй ээжэж үг нь урдаа явчихсан. Урьдчилгааг 10% болгоно гэж зарлчихсан. Он гараад энэ хавар 15 оны хавар. Ингээд хүмүүс чинь бол одоо бэлэн мөнгөний хомсдолтой байгаа гэлхүү 10% урьдчилгааг хүлээгээд зээл авах. Зээлээр байр авах болж ипотекаар зээл авах байр авах болчихсон. Энэ нь бол бараг жилийн хугацаанд үргэлжлэлээ шүү дээ. Энэ жилийн хугацаанд хүмүүс байр авч чадахгүйгаас гадна барилгын компаниудыг дампууруулах мөнц болсон. Энэ бол засгийн газраас болсон. Жилийн дотор л одоо банкнд дах найдваргүй зээл 2 дахин ихсэн гэж. 2 гаруй дахин ихсэн. 2-3 дахин гэж. Энэ бол одоо энэ засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой гэж бас бид үзэж байна. Тэгээ өнөөдөр бол одоо урьдчилгааг нь 20% болгоод жилийн хүүгийн 5% болохоор ийм хууль гарч байгааг та бүхэн мэдж байгаа. Ер нь олон улсад бол энэ тэтгэврийн санд хоригдлогдсон мөнгийг энэ үл хөрөнгө ипотекийн зээлэнд ашигладаг ийм нийтлэг туршлага байгаа. Тэд бол тэтгэврийн санд маш их мөнгө хоригдлогдсон байдаг. Манайх бол тэтгэврийн санд хоригдлогдсон мөнгийг засгийн газар авч хэрэглэсээр байгаад ер нь дансан дээр нэг их 80 гаруй мөнгө л байна гэж байгаа юм. Одоо яг бэлэн байгааг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ ерөнхий арга зам нь бол зөв. Ингэж бас урт удаан хугацаатай бага хүүтэй зээлэр бол иргэдэд орон сууцлах нь бол төрийн бодлого байх ёстой. Энэ дээр бас бид нар их цаг алдлаа.
Гэхдээ Непотгийн 20% урьдчилгаа 5% хүүтэй зээл ямар ч байсан нэг хэсэг хугацаанд явна хаа гэж бодож байна. За түүнээс гадна гач уртын ордыг түрүүнд даваасран гişүү ярьсан. Үнэхээр гач уртын орд руу ирэх орчч нар улаарч байна. Энэ гач уртын ордыг ашиглах гэж байгаа компани ямар компани вэ? Та нар мэдж байгаа. Манай Бороогийн алтыг 10 жилийн хугацаатай гэрээ байгуулад татваргүй 100% татвараас чөлөөлөгсөн эхний 5 жилд нь одоо 56 тонн алтын ухаад аваад гарчихсан. Оронд нь үхэлдээчихсэн ийм компани. Киргизэд гэхэд одоо засгийн газрын гишүүд их хурлынханд нь авилганд өгж жагаад улс оронд нь ашиггүй гэрээ хийгээд ингээд бослог тэмцлэх хөдөлгөөн гараад 87 хүн амь үрэгдсэн үүнээс болж мөн Киргизийн өндөр албан тушаалтнууд авилгалд одоо өрцөн нь бол тодорхой болоод 10 гаруй хүн шалгадаад тэрний талны шорон сууж байгаа. Ийм л муу нэртэй хар мөртэй компани шүү дээ. Ийм компанитай засгийн газар их найзаж байна. Ноён уулыг бол өгөхөөр улаарч байна. Одоо эцсийн хилцүүлгийг энэ 7 хоногт бас хийхэр байгаа. Асуудал яашиг гэдгийг хэлж мэдхгүй бид гэхдээ эцсийн хүртэл үгээ хэлж үнэн үгээ хэлэх болно гэж хэлв. За баярлалаа. Нэг тийм сонгуулийн намуудыг бий болгох хэлбэрлэл явуулсан байхгүй. Нам гэдэг чинь бас улс орны улс төр нийгмийн амьдралд бас нэлээд чиг үүрэгтэй зохион байгуулалтад оролцдог ийм бүтц гэж одоо манай ард түмэн ойлгож ирсэн. Одоо болохоор нэг тийм сонгуулийн зорилттой намууд л бүртгэх тухай яригдэн шүү дээ. Үндсэн хуульд байгаа тэр нам иргэн ямар ах уу гэдэг агуулгаараа биш болж гин гэж ингэж ойлгож байна. Тий. Тэгээ нөгөө дистараллуудын өөрчлөлт. Ер нь ингээд сонгуульд өрсөлдөхийн тулд өнөөдөр ингээд төрийн эрх барьж байгаа нь өөртөө зохицуулаад байх юм бол дараа нь гарч ирсэн бас ахаад өөртөө зохицуулна шүү дээ. Дөрөв өндөр боловсруулан гүшүү хэллээ шүү дээ. Өнөөдөр намын байрыг хураагаад авчлаа гэхэд яг уу дараа нөгөөх нь буцаагаал болгон дахиад нөгөөх нь гарч ирэнгүүтээ дахиад хураагаад авна гэдэг ч юм уу эц төгсгөлгүй юм өргөжлөхгүй гэсэн болгоомжл бидэнд байна. Ягаад гэвэл нөгөө нэг хүн ахтай дээл захтай гэдэг шиг ингээл ээлж дараалтаа юм ингээ яваад байдаг. Тэр эрэм дистараллын алдагдуулахгүй байх энэ гэсэн юмнуудыг маш анхааралтай хандахгүй бол энэ дээр тийм зүйл гарна. За ипотекийн зээлийн хувьд бас бид нар хэд хэдэн зүйл дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Өнөөдөр энэ нийт зээлийн 30%-ийг ингээ барилгын салбарлуу хийчихсэн мэйл л. Тэгээ төгжигчсэн. Барилгын салбар гэдэг чинь буцааж баялаг бүтээж одоо орлого ажлын байр бий болгодог салбар биш байхгүй. Нэг байшин барил тэгэл дуусаа. Тэгээд баахан импортын юм орж ирдэг. Ийм салбар. Тийм учраас тодорхой хэмжээнд нь л барих ёстой болохоос биш бүх мөнгө аваачаад барилгын салбар руу хийгэж ийм юм байж болохгүй. Сонгуулийн одоо өрөө болгож. Тэгээ сонгуулийн маргаашаас энийг таг мартын шүү дээ манайхаа. Тэгээ сонгуулийн хүн баахан төмөрдөж мөнгө хэвлээд тэгээ валютын ханш өсгөөд магадгүй орон сууцны үнэ ч өсч мэднэ. Хэрвээ одоо нийлүүлэлт нь удаашрах юм бол өнөөдөр энэ 2009 оны хямрал одоогийн энэ хямралд бол энэ орон сууцны энэ хүү хитрхи бууруулсан юм бол хоёр дахь хүчин зүйл болж байгаа. Хямралын. Нэг дахь хүчин зүйл бол валютын ханш. Энэ нөхөр валютын ханшийг бол 50% өсгсөн Монгол банкны ерөнхийлөгч. Энэ ханш өсснээр яасан? Импортын бүх барааны үнэ өссөн. Өнөөдөр хямралын нэг дахь их үүсвэр бол энэ. Хоёр дахь их үүсвэр бол баялаг бүтээдгүү салбарлаа аваач мөнгө хийж 2009 оныхаа хямралыг дахиад үргэлжлүүлж байгаа. Америкч юм бас. Тийм учраас бол би нэг зүйлийг намуудаас хүсмээр байна. Сонгуулийн өмнө улс орноо төмөрдөд битгий дуусгачаарай гэж хэлмээр байна. Одоо ерөөс яг нэг өрөөнд эхэлсэн ба шүү дээ. Би оюутны мөнгө өгнө, чи тэрийг өгнө, би хүүхдийн мөнгө өгнө, би энийг өгнө. Яг өмнөх байдал руу орж байгаа байхгүй юу? Сонгуулийн өмнө. Сонгуулийн дараа энийг битгий мартаараа тэгээ иргэд маань мартчихад идэг. 1.5 сая төгрөгийг өгөхгүй байхад л өрөвдөө саналаа өгж идэг. Энэ сайхан өрөв сэтгэл дээр энэ улс төрийн намууд тоглоод байна шүү дээ. Хэрвээ хариуцлагатай хөгжилтэй улс оронд байсан бол яг уу тэр чудлаа хийсэн бол улс төрийн тавцангаас тэр намыг арчих шүү дээ. Тийм үндэстэн өнөөдөр сайн амьдарч шүү дээ. Бид нар бол үгүй ингээ намд баригдчихсан. Чи намын гишүүнгээд ингээд бүгдийн талцаад ингээд дарамтлцсан. Тэгээд юу хинч вэ? Ямар ч хулгайч очисон санд өггөө сууж шүү дээ. Чи манай намын энэ санал өгөөрэй гэж. Энэ бүх байдал өнөөдөр энэ улс төрийн энэ хямрал өнөөдрийн арчаагүй байдлыг бий болгосныг дахин ингээд үргэлжлүүлээд байгаа дээр бол би харамсаж байна. Хуурамч амлалтуудын давлгаа эхэлж штэ. Давлгаа эхэлж.
Тэгээ эдийн засгт орж ирсэн хэдэн мөнгө төмөрдөд дуустдаг. Өнөөдөр та нар 1.5 сая төгрөг өгсөн мөнгийг бодоод үзэхдээ шүү дээ. Нэг суманд 4 тэрбум төгрөг өгч байгаа шүү дээ. Гэхдээ адаглаад 1 тэрбум төгрөгийн нэг үйлдвэр барьж өгсөн бол өнөөдөр тэнд ажлын байр ажилгүйдлийн асуудал байхгүй болчих байсан байхгүй юу? Одоо дахиад энэ бодлого ингээ үргэлжлэх гэж байгаа нь бол дэндүү харамсалтай. Зүгээр ингээд нэг сонгуульд ялахын төлөө улс их орныхоо байгаа бүх хэдэн зоосог харманасаа сэгсрээд дуустдаг ийм тогтолцоо манад бий болжээ гэдгийг эцэст нийлээ. Ингээд асуух зүйл байна уу?